Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ойн өдөр бүгд найрамдах улсаа тунхагласны 101 жил үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн нэрэмжид Монгол цэргийн түүхийн олимпиад орон даяар явагдаж байна. Монгол цэргийн түүхийн олимпиадын 1-р шат өнөөдөр ерөнхий боловсролын 31-р сургууль дээр зохион байгуулагдаж Дархуул аймгийн 9-12 дугаар ангийн 80 гаруй зурагч оролцож байна. Энэхүү олимпиад нь 2 шаттай ба 21 аймаг 9 дүүргээс 1-р шатнаас шалгарсан шилдэг сурагч аймаг орон нутгаа төлөвлөн улсын олимпиад буюу 2-р шатанд оролцох эрхтэй болох юм а. Монгол улсын ерөнхийлөгч төсвийн ерөнхийг хамгаалж Чухнагийн хөрсгийн санаачлагаар Монгол улсын 21 аймаг 9 дүүрт ирж бидний бахархал төслийн хүрээнд Монгол улсын Батлан хамгаалах яамнаас Монгол цэргийн түүхийн олимпиадыг 21 аймаг 9 дүүргийн хүрээнд 9 болон 12 дуурын сурагчдын дунд зохион байгуулж байна. Ингээд 1-р шат буюу 21 аймгийн дунд явагдаж байгаа 1-р шатны үйл ажиллагаа өнөөдөр буюу 12 дугаар сарын 23-ны өдөр бүх сургуулиуд дээр 11 цагаас эхэлж бэлэн байдалтай ингээд 21 аймагт зэрэг явагдаж байна. За ингээд Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн бүгд найрамдах улс тунхагласны 101 жилийн үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн хүрээнд нэрэмжит болгон зохион байгуулж байгаа энэхүү Монгол цэргийн түүхийн олимпиад нь орчин цагийн цэргийн түүхийг одоо энэ өсвөр үеийн буюу 9-р анги 12 дугаар ангийн буюу 15-аас дээш насны залуучууд маань заашгүй мэдэх ёстой байна. Үүнийхээ хүрээнд өнөөдрийн их орон маань тусгаар тогтносон амар амгалан эрх чөлөөтэй ардчлал бүрэн хэрэгжиж байгаа энэ байдлыг хэний ямар үеийн үн цэнээр бий болсныг залуучууд маань заашгүй мэдэж байж ирээдүйд илүү үн цэнтэй иргэн бий болох юм байна гэдэг үйл санааг дэвшүүлж байгаа. Дээр нэмээд Монгол улсын иргэний хууль болон Монгол улсын иргэдийн их Монгол улсын хуулийн тухай бас заашгүй мэдэх шаардлагатай цөөн хэдэн асуултуудыг энэ сэдвийн агуулгах хүрээнд явуулж байгаа. За ингээд сорилын асуултыг үндэсний Батлан хамгаалах их сургуулийн нийгмийн ухааны тэнхимийн бас доктор профессорууд нь хамтдаа боловсруулж өнөөдөр ингээд шалгалтын үйл ажиллагаа явагдаж байна. Тэгээд олимпиад маань 2 шаттай 1-р шат маань ингээд өнөөдрөөр эцэс болж дуусчихна. 2-р шат нь 2025 оны 12 сарын 26-ны өдөр Улаанбаатар хотны зохион байгуулж өгдсөн сэдвийн дагуу сурагчид маань эссе бичиж шилдэг сурагчид маань шалгарч дараагийн шагнал урамшуул болон дэмжлэгийн дараагийн хөтөлбөрүүд маань үргэлжлээд явах байгаа. За мөн олимпиадын журмын дагуу бид нар аймаг бүрээс шилдэг 3 сурагчийг 12 дугаар ангийн 3, 9 дугаар ангийн 3 гэх 6 сурагчийг шалгаруулж байгаа. Дээр нэмээд сурагчдын маань гүйцэтгэл 40 оноос дээшээ байх юм бол тэхүүн сурагчдыг байр эзлээгүй байсан ч 2 дугаар шатанд оруулах журмыг боловсруулан танилцуулсан байгаа. Тэгэхээр 40 оноо буюу 80%-аас дээш хувилбарыг бүгэлж бас мэдлэгээ баталгааж усан сурагч болгон 12 сар 26-нд 2 дугаар шатанд оролцох эрхийг бас авч байгаа. За ингээд олимпиад оролцож байгаа сурагчид болон багш нартай амжилт хүсье. Энэхүү олимпиадаар дамжуулан сурагчдын эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, түүх цэргийн мэдлэгийг үнзгээрүүлэх, нийгэмд манлайлагч, хүмүүжил төлөвшил бүх яригныг бэлтгэх зорилготой юм а.